Хүмүүсийн тоглоом наадгаанаас хонзогндог сүнс. Хүмүүсийн тоглоом наадгаанаас хонзогндог хар сүнс нь ямар нэгэн наргаа наадгаанаас хорсдог, өрсөд зонхилж оршдог сүнс байхаас бус наадгаан дундаас бий болдог сүнс биш юм. Унган хортой, шартай, хонзогнол сандаг, хонзогноор хүмүүст эдгээр сүнсүүд хорууд үлсээ дүүргдэг. Нэг жишээ авъя. Хоёр хүүхэд тоглож байгаад үгээр эсвэл тоглоомоор нэгнийгээ гомдоолоо. Тэгээд мөчөөрхөн яаж түүнээс хариугаа авах вэ гэх бодлын сэтэл дор хонзогнол нь бий болж хонзогнол нь хоруу болох эсвэл атаач жөтөөч сэтгэлийн улбаатай хонзогнол бий болох буюу би тэрийг хийчгээд хажууд нь бардам явна. Би түүнээс дахин даагаа нэхэндээ чамаа яаж ийгээд дийлэндээ гих мэт эрчим дор хонзолт хар муу эзэн сүнс хүчээ авч нойлон оршино. Хүмүүний сэхээрэл биед бүрэн тогтож оршдог. Сэхээрэл бие дотор оршиж байгаа учраас махан биетэй холбогдохдоо оройн хүрдээс нэг ямхын хойно байрлана. Холбогдохдоо хуйларсан цаграхт холбоосыг бий болгодог. Нэг хуйлраанаас нөгөө рүү буюу доод талын хуйлраа руу хар эрчим нь эргэлдэн доошолж махан биед эрчмийн холбоосоо бий болгоно. Эрчмээр дүрсэлдэг, толддог эдүүдэд үзэгддэггүй онцлогтой. Мөн хүмүүний биед өвчин зовиор мэдрэгдэх, хүндүүр оргих, татах гих мэт илэрлүүд ажиглагддаггүй. Холбоосын ард доороо тулах дулгуургүй хөвөөдөл хойноос нь дагаж байдаг. Зөвөр л хонзогнож сурахгүй бол бэрх шүү. Ийм сүнс хүмүүний бие дотроос хонзогнох бодлыг цаграхт холбоосоор өөртөө авч хангалуун орших хүслээ бүхэлж оршдог юм. Мөн өдөөн хатгалгын сүнсүүдтэй нэгдэн тэр чамаас илүү байна. Тэр тийм эдтэй болчихсон байна. Өөрийгөө түүнтэй харьцуулаач, жишээч гих мэт бодлыг байнга төрүүлж байдаг сүнсүүдтэй хоршин атаа хорсолт сэтгэлийг нь дэврүүлэн бүр байж ятуулдаг. Үүнд автсан хүмүүн нойрносоо сэрмэгцээ. Тэр яаж ингэж амжилттай байгаад байна? Тэр яаж тэгж хийгээд байна гэдэл өөртөө хонзонд сэтгэлийг бий болгодог. Тэгэхээр хүмүүн хорсол, гомдол, жөтөөрхөл, уур уцаар, гуньгаа хураалгүй, баг дээр нь задлан үгүй хийхгүй бол ийм айхтар хар сүнсүүдийг тэтгэн тижээж оршихуйц орон зайг өөрөө бүрдүүлж чадах нь байна. Эмэгтэй хүмүүнд хонзогнол тогтно. Тэр хүмүүн энгийн арьс идэлчгэж тэр тэдэн гэртэй юм байна лээ. Би яаж нөхрөөрөө тийм хувцас авах вэ гэх мэтээр боддог. Ийм зүйл энэ цагийн нийгэмд маш их байна. Энэ байдал нь урагшвал солио мэдрэлийн өвчин үүсгдэг. Тэр үрийн махан бие, сүнсэн бие бүхэлдээ эрчмийн хоруу давтамжид автаад мэдрэлийн өвчтэй болж байна. Энэ бэлцгийг нөхрөөрөө ахуулчихлаа гэхэд одоо ийм юмыг яаж ахуулах вэ гэдэл дахиад л боддог. Цусан дотор нь их баг хэмээр байдаг учраас эмэгтэй хүмүүн сайхан юм эдлэл хэрэглэхийг
хүсдэг юм аа. Эрэгтэй хүмүүнд илрэх шинж нь нэр хүнд, алба бүлийг нь гутаах, сэхлүүн занг өндийлгөх гээд байдаг. Жишээ нь чи надаас тийм зүйл булаасан бол би одоо ийм том зүйлтэй болчихсон гэх сэхлүүн, бардагнах, онгирох занг өдөөнө. Түүн дээр тулгуурлан хонзогнолт, хонзонт хар муу сүнсүүд бий болно. Эдгээр сүнс дотроо эр им байгаа учир үржинэ, удам дамнана. Сэхээрл биед орших учир генийн бус, сүнсгэл биеийн эрчмээр дамнаж үлдэнэ. Сэхээрл биеэр дамнасан учир сэхээрүүлэн жаяглан засах боломжтой. Эдгээр хэд хэдэн хар эзэн сүнсүүд нартад ноёлж оршдог буюу хорвоо дэлхийд хамгийн арвин байдаг хар сүнсүүд юм аа. Хүр дээр дамнагч хар сүнсүүд. Хар сүнснээс үүдэлтэй үе олон төрлийн өвчнүүд бий болдог. Хар сүнсээр дамнаж байгаа учир хүмүүний үндэс нь 7 хүр дээр хуваагдана. Үүнээс гадна титэм хүрдээс дээш орших, огторгуйн дээд хүрдүүдээр мөн хөлийн уулын хүрдээс доош орших, доод хүрдүүдээр дамнадаг сүнсүүдээс улбаатай өвчин гэвэл дэндүү олон болох учраас үндсэн 7 хүрдтэй холбоотойг нь судартаа багтаая. Энэ сүнсүүд хүмүүсийн энд өвдөд байна, тэнд хатгаад байна гэд зовирлон ёолох тоолонд амаас гарах үгийн эрчмүүдээр хооллон бах таваа ханган оршдог. Эдгээр нь ямар нэгэн оршихуйгаас шинээр бий болдоггүй. Хин нэгнээсээ үржин үүсээд хоорондоо дамнан шилждэг. Гэхдээ ямар үед хуваагдах нь чухал. Жишээ нь хүмүүс хоорондоо зүрэн өнгөрөхөд, гар гараа барихад, хоорондын зайн ойр байхад, нэг гэрт оршин тогтоод байвал үржихүү гэх мэтээр. Эдгээр нь хүртээр дамнаж буй учир өвчин үүсгэхээс гадна ямар нэгэн үйлдэлүүдийг гаргаж болно. Түүнээс бус хорыг ялгаруулад орон зайд хүлээж суух, хэн нэгэнтэйгээ хамтран хоршоод байх нь ховор. Энэ л сүнсүүд дотор өөрсдөөс нь ялгардаг эрчмийн өнгүүд тун чухал байдаг. Махан биеийн дотор талд орших уу, хүрдний харалдаа байрлах уу гэдэг 2 байрлалтай. Мөн эдгээр хүрдээр дамнадаг сүнсүүд цэрэг даачид унлагахгүй, харин эд зүйлтэй байдгийг санаарай. Энд дон, дэв, бузар хэмээн яригдана. Эдгээр нь хүрдээр дамнаж хүмүүнтэй холбогдох үйл сайрван бий. Доод хүрдээс эхлэн дээд хүрд рүү чиглэсэн 3-аас ихгүй сүнсийн тухай айлтнаа. Үндэс хүрдээр дамнагч хар сүнсүүд. Үндэс хүрдтэй холбоотой байрлах эд эрхтнүүдэд тулгуур эрхтнүүд болох яс, булчин, шүрмэс зэргийг илүүтэй багтаадаг. Цул эрхтнээс дэлүү орно. Үндэс хүрдээр дамнагч хар сүнсүүд хүмүүний ясыг бэртээх, булчингуудыг сулруулах, шүрмэс татуулах, зангируулах зорилготой байна. Хамгийн түгээмэл нь өвгдийн айлдвараас яс тогтоогч хэмээгдэг. Эдгээр нь золгүй явдлаар гэмтээх, осолдуулах зэргээр ясыг нь цуулах, хугалах, янгинуулах, өвтгөх үйлүүдийг илүүтэй дүүргдэг сүнсүүд юм.
Үндэс хүр дээр холбогдож харалдаа байрлан өөрөөсөө ясан цай руу хийгээд үнсэн саарл өнгийн эрчмүүдийг ялгаруулах боломжтой. Хүрдний харалдаа байрлах хүрдэд суух биш, эргэлдэх хүрдтэй ямар нэгэн холбоосоор холбогдсон байрлана. Хэрэв хүмүүний үндэс хүрдний идэвхжил суларсан, ясны болон тулгуур эрхтнүүдийн эсүүдийн хүрдний хим нь багассан үед ийм сүнсэнд өртөх аваас үндэс хүрдтэй нь холбогдож, холбоосоо бэхжүүлэн тэр үрийг даган шогшино. Үзэгдэх дүр нь ямар нэгэн эдэн унжсан, зарим эс нь зулгарсан, зарим хэсгээрээ доош цувсан хүмүүнтэй дөхөм дүртэй. Нүд хилэн унжсан, нэг гаргүй, арьсан зулгарсан гэх мэт байна. Ямар яс баригч, ямар цус шингээгч сүнс байхаас хамаарат үүсгэх өвчин нь өөр байна. Яс баригч нь ясны сэрэгжилт, ясаа хугалах, ойрхон бэртэх, амархан эдгэрэхгүй байх зэрэг ноёлдог. Цус баригч химээхэд булчин сайтар хөгжихгүй, хүч тэнхээтэй болдоггүй. Булчин мушигран зангиралдах, уригдан язрах зэргүүд багтана. Мөн тэгш хэмт бусаар булчин хөгжинө. Жишээ нь нуруу дагсан загсан булчингийн нэг нь чангарч, нөгөө нь суларч нуруу нь муридаг. Өвчний улмаас шаналсан хүмүүсийг эрчмээр хооллож, хүчрхэгжин, улам бүр өвдүүлэн бусад хорууд үсээ үүсгэж, өөр эд эрхтнүүдийг нь чилээрхүүл. Махан биеинд нь эрчмийн холбоогоо хийчихсэн учраас биеийн их эргэлтэд орж болно. Бага эргэлтэд ч орж болно. Ингэж эрчмийн эргэлтүүдэд ордог учраас цааш улбаасан нөлөөт үйлсийг зайлшгүй гаргадаг. Бусад эд эсүүдийн хүрдүүдийн химийг дарж, эрчмийнх нь эргэлтийг сулруулан мэрж химэгчиж оршино. Яс баригч, цус дамнагч сүнсүүд өөр ямар нэгэн яг адил үндэс хүрдийнх нь эрчим суларсран хүмүүс рүү эрчмээ шидэн холбоосыг бий болгомогц, өөрийн хувилбар дүрээ үүсгэн наах байдлаар өсөж үржин хуваагдаж орон зайгаа олшруулдаг. Эр им гэсэн хүйсгүй, үүнтэй адил үйл хэрэгтэй сүнсүүд дотор бас нэгэн ноёлогч сүнс байна. Сүүдэртээ нөхцөж оршдог буюу сүүдэрт хар сүнсүүдтэй нэгдэн нээлж, үш хонзон, атаархал, чөтөөрхөл, див бузартай хоршин нэгдэж, хоруу дүүлээрээ булчинган татуулах, сулруулах, зангируулах, тасруулах, ясыг бэртээх, янгинуулах өвчнүүдийг бий болгоно. Өвгөд биднийг сууршигч гэж нэрлэдэг. Эдгээр нь басал үндэс хүрдээр холбогдож харалдаа байрлан, зэгэл туяатаа саарл эрчмээр үйл хэрэгээ дүүргэн оршдог. Хүрдээр дамнан холбогдсон үед тухайн хүмүүн юу мэдрэх вэ? Мөн тандан мэдэрч буй хүмүүнд юу мэдрэгдэх бол буурлаа. Хүрдэн гимтэн бэртлээ гэхэд хүрд зогшинших буюу хоорондоо учиг холбоотой эрхтнүүдийн хим буурч ирнэ. Хим гэхийн цаана эрчмийн хим урсгалж бий, халуун хүйтний химж бий. Хүрдний харалдаа таагүй мэдрэмжүүд төрнө. Эндээс хатгаад байна, чилээд байна, ямар нэг зүйл дараад байх шиг байна гэх мэт мэдрэмжүүд төрж эхэлнэ. Өндөрс хүрд байлаа гэхэд ямар нэгэн завирыг бий болгоно. Түүнчлэн
чилээрхэх, нойрон тавгүйдэх, ямар нэг үйлс нь хазаан бүтэлгүйдэх, цаашлаад хоол хүнсэнд өөрчлөлтүүд орно. Идээ ундаанд дурлан энэ гаригт тэрийг л идэх юмсан, уух юмсан гэх махан биеийн нэхэх мэдрэмж төрнө. Үүнээс өөр өөрчлөлтүүд бас илэрч болтгоо.